Сүүлийн үед дэлхийн нэртэй одууд алдарснууд өөрийн нэрийн брэнд болсон сүрчиг болон гоо сайхны төрөл бүрийн бүтээгдэхүүнүүдийг гаргах болсон билээ. Дуучин Кристина Агулерач өөрийн фэнүүдэд зориулан Royal Desire нэртэй сүрчгийг худалдаанд гаргасан. Royal Desire бол Агулерагийн хувьд 6 дахь сүрчиг нь бөгөөд гоо сайхны бизнесийн салбарт их амжилттай байгаа билээ. Тэрээр өнгөрсөн онд зөвхөн сүрчгийн худалдаанаас ал гэхэд 2.5 сая $2 ашиг олсон тухайга People сэтгүүл болон US Magazine сэтгүүлд мэдээлжээ. Royal Desire сүрчгийн найрлагад нь мандарин, хар чавгас, сарнай зэрэг тансаг үнэтэй ургамлууд орсон бөгөөд Америкийн нэгдсэн улс, Канада, Францад худалдаанд гарч худалдан авагчдын хувьд нэлээд эрэлт хэрэгцээтэй байгаа юм байна. Агулера сүрчгийнхээ талаар ярихдаа бүсгүй та энэхүү сүрчгийг хэрэглэснээр өөрийгөө яг л хатан хаан болсон юм шиг төсөөлөх болно. Энэхүү үнэртэн ийм гайхалтай болохын тулд би өөрийн бүхий л зүрх сэтгэлээ шингээсэн болохоор миний фэнүүд болон үүнийг хэрэглэж буй бүсгүйчүүд маань таалагдсан болов уу гэж бодож байна. Мөн энэхүү гоо сайхны бизнесийн салбар хэмээх их өрсөлдөөн салбарт амжилт гаргахад минь тусалдаг бүх фэнүүдтэй баярлаж явах юмаа гэж хэлжээ. With Royal Desire, the new fragrance by Christina Aguilera.